зэвсэгт бүлэглэл юм. Дайрч гарахаас өөр замгийн хяналтын цэг дээр тэдний цэргүүд байна. Уурхайд хүрэхийн тулд тэр хяналтын цэгээр дайрахаас өөр аргагүй. Цэргүүд хэрхэн бидэнтэй хандахыг хэн ч мэдэхгүй. Өглөөний мэнд. Та сайн уу? Сайн. Та сайн уу? Энэ дайны сэтгүүлч юм л да. Ашигт малтмал олборлолтын талаар баримтат кино хийж байгаа. Бидэнд бүх зөвшөөрлөн бий. Цагаан аристны нэрээр 1000 франк төлүүлэхээс нааш битгий гаргаарай. 50 ч дээ. Гомагийн яам болон цэргийн удирдлагаас бид зөвшөөрөл авсан юм аа. Цагаан аристнууд биднийг байнга дээрлэхсээр ирсэн. Биднийг сармагчин гэж дууддаг байсан. Воликалид бид нутгийн захиргаа болон хурандаа саммита ярилцсан л та. Бирүүвэд батальоны удирдагчтай бас ярилцсан юм л да. Та нар хэдүүлээ юм? Дөрвөлээ. Заац. Надад мөнгө өгөө. Төлбөр төлөхгүйгээр тэрний зургийг авахгүй шүү. Мөнгө өг. 1000 франк. 1000 франк өгөө. Зэвсэгт бүлэглэлүүд уурхайгаас ийм маягаар мөнгө олдог байх нь. Нутгийн ардаар хүнд ажлыг хийлгэчихэд дараа нь хүн бүрээс татвар авдаг юм байна. Уурхайн бүс рүү орж гарахдаа бас л мөнгө төлдөг юм байна. Мөнгө өгөө, мөнгө өг. Үнгөө зураг авахгүй шүү. За ингээд би ирчихлээ. Явж энд ирлээ дээ. Энийг л хайгаад байсан юм. Биднийг гар утстай байлгахын тулд энэ л газар хүмүүс өгдөг. Энэ уул бүхэлдээ гар аргын уурхайгаар нөхлөгдсөн. Уул хизээл болыг хизээ нурчих юм шиг санагдаад байх юм. 5 жилийн өмнө энд ширэнгэн ойгоос өөр юу ч байгаагүй. Өнөөдөр энд 15-аас 25 мянган хүн ажиллаж байна. Чи хэдтэй вэ? Би 14-тэй. Хол газраас хүмүүс мөнгө олох мөрөөдөлтөө хөтлөгдөн ирцгээдэг. Гэхдээ энд амьдрах нь бас л үнэтэй. Учир нь зэвсэгт бүлэглэлүүд хүмүүсээс татвар авдаг. Энд ирсэн л бол үнэтэй татварыг төлж чадахгүй хүмүүс эндээ гаццгаадаг. Хөөх, цагаан арстан. Бидний яаж нөхрөө ордгийг харах гэж тэр энд ирсэн байна. Тэнд байгаа нөхрөө бид явж байна. Шанс. Чи энд амьдардаг юм уу? Үгүй. Энэ байшинд.
Тэд ирээд буудаж эхэлсэн. Энд хүмүүс нас барсан сумнууд хажуугаар нисчвэсэн. Эмийн санч бас өгсөн. Тэнд байгаа эмийн сангийн хүн үү? Тийм ээ. Тэд тэрнийг алсан юм. Бас цагдаагийн ахлагч өгсөн. Бөмбөг хаан дэлбэрсэн юм бэ? Тэнд. Гэхдээ бид зогтсон. Шансын ажиллаж байсан уурхай бараг л 100 метрийн гүн. Дээш доош мүлгэх нь их хугацаа авдаг байсан учраас Шанс тэр доор хаяа 7 хоног болдог байсан гэж тэр ярьсан. Эдгээр нүхнүүдийн нэг нь нурж сар бүрэл хүмүүсэнд нас барцгаадаг. Сайн байна уу ноёнтой? Би тийхээ сайн уу? Доош тэгээд бүр камертайгаа ороод ирж. Битгий тэгээ надад нэг л таалагдахгүй байна. Чиш миний зургийг авах гэж ирсэн. Чи асуудалд орохыг хүсээ юу аа? Би наадхыг чинь эвдэлж чадсан шүү. Яагаад миний зургийг аваад байгаа юм бэ? Миний зургийг авах зөвшөөрлийг чамд өгсөн юм аа? Миний зургийг яагаад аваад байгаа юм бэ? Би наадхыг чинь эвдлээ шүү. Харж л угаарай. Би ажиллаа хийж байна штэ. Би тэрнээс зургийг минь аваадах гэж гуйсан юм уу? Энд зураг авалт хийж байгаа нь нэгэн төрлийн шийтгэл юм уу? Камерыг ийш оруулж ирэхийн тулд чамд мөнгө төлсөн юм уу? Шанс алхаваад ирээ. Охогчдыг дуудах. Чи азтай байна. Зөөгчдийг авчир. Энэ доошо бууж ирээ. Товлгон чулуу тэр доор байна. Яагаад зураг аваад байгаа юм бэ? Болооч дээ. Ямар нэг юм болов уу? Тэгсээ. Шансын хажууд байгаа. Шанс чи цагаан ирсний боол. Хөөе тэнгээ. Энд зураг авч болохгүй. Шанс насан туршаагүй хүүхэд уурхад ажиллах хориотойг чи мэдхүү? Мэднэ. Энэ орон угаасаа сүнсөө. Энэ тоглоом чулуу юу? Тийм ээ тийм.
Япон таны засаглалын үеэс өнөөгийн нөхцөл үнэхээр өөр гэж үү? Бараг л боолчлолтой адилхан юм биш үү? Би зөвхөн нэг уурхаараа орж үзлээ. Зүүн Конгод олон зуун уурхаа бий. Зөвхөн Бизиэд л гэхэд жилдээ 70 сая долларын ашигт малтмал олборлдог гэсэн тооцоо бий. 100 жилийн өмнө Nokia нь Леопольдын боол колоноос эрзэнэ авдаг, эрзэнийн гутлын үйлдвэр байсан юм. Эспо, Финлянд. Nokia өнөөдөр дэлхийн хамгийн том корпорациудын нэг. Энэ гарагийн 3 дахь гар утас бүр Nokia байдаг. Хэрв тэд цус ашигт малтмал ашиглаж байвал бусд нь ч мөн ялгаагүй ашиглаж байгаа. Хайрт Nokia маань өнгөрсөн үед хийсэн алдаанаас суралцсан гэдгээ хэлээч. Энэ болгонд оролцдоггүй гэдгээ хэлээч. Сайн уу? Би Аня Суаминэнтэй уулзах гэсэн юм л да. Энд гарын үсгээ зурхгүй юу? За. Энийг үзэж болох уу? Франк Пулсен. Аня өдөржин болох хурал сууж байгаа. Та тэрнтэй уулзах цаг авсан юм уу? Тийм ээ. Бид тэрэнд цахим шуудан бичээд ирж байгаагаа хэлсэн. Тэр мэдж байгаа. Энэнд би гарын үсгээ зурж чадахгүй. Юу гэнэ? Зураг авч болохгүй гэсэн байгаа учраас би гарын үсгээ зурхгүй. Та хэвлэл мэдээлэлд ажилладаг уу? Конгод дах нөхцөл байдлыг мэдчил байгаа байлгүй дээ. Би Финляндийн хэвлэл мэдээлэл дээр төвлөрч ажилладаг. Өөр хүн олж уулзах юм уу? Хэн нэг олоод түрээд ирээ. За баярлалаа. Та яг энд гарын үсгээ зурах ёстой л доо. Эрен дээр би гарын үсгээ зурж чадахгүй. Би гарын үсгээ зурчихсан. Гэхдээ Тийм ээ. Гэхдээ л энэ бол үгүй энэ чинь миний гарын үсгийг миний зөвшөөрөлгүй. Тийм ээ. Гэхдээ та зурах ёстой. Аль би харуулъя. Бидний өгөх мэдээллийг та ашиглаж болно гэсэн үг. Гэхдээ ямар нэг зүйл гинт сонсвол энийг ашиглаж болохгүй гэсэн үг. Юу гэнэ? Би нэг эргүүлж авч болох уу? Гэхдээ гарын үсэггүйгээр энэ байшинд орж болохгүй л дээ. Тэгвэл бид зураг авалт хийж болно гэсэн тохиролцолд хүрэх ёстой. Би энд баримтат кино хийх хичээл ирсэн хүн. Уучлаарай, гэхдээ би төлөөлөгчийг олсонгүй, их тоогүй байна. Тэгэд уулзалтыг зохион байгуулах боломжгүй байна. Энэ асуудлыг мэдэх хүмүүс эсвэл томилолттой, эсвэл өөр газар хуралтай байгаа учраас би тэднэртэй холбоо өрж чадсангүй. Үнэхээр боож өгмөр юм а. Би бүтэн жил оролдож байна шүү дээ. Би Nokia-гаас хариулт авах хэрэгтэй. Миний утсыг хийдэг компани шүү дээ. Хэрэглэгч болон дэлхийн иргэний хувьд би энэ асуудалд маш их санаа зовж байна. Би таныг ойлгож байна. Гэхдээ би уулзалтыг зохион байгуулж чадсангүй. Гэхдээ надад ч бас та ажиллаа хийж байгаа. Би ч ажиллаа хийж байна. Би ярилцлага авахаас нааш эсвэл ядаж уулзалтын цаг авахаас нааш эндээс явахгүй. Байна уу? Пека сосон Питери. Тийм ээ, ягаад гэвэл би үнэхээр уучлаарай. Та зураг авч болно. Зураг авалт хийж болохгүй гэдгийг би хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй юм л да. Тийм ээ, би энд байгаа болохоор болно. Хөөх, ямар гоё юм бэ? За, ингэж болчихлоо, орчихлоо. Сайн байна уу? Танилцахад таатай байна. Баярлалаа. Миний нэрийг Франк гэдэг. Танилцахад таатай байна. Энэ асуудлаар бид 2001 онд анх мэдсэн цагаас хойш арга хэмжээ авсан. Конгоос ирдэг Колт нэртэй түүхий эдийг тантал болгож болдог гэдгийг мэдснээс хойш л доо. Энэ түүхий эдийг гар утсанд ашигладагч бас бусад цахилгаан бараанд ашигладаг шүү дээ. Тийм ээ, тийм тэгэлгүй яах вэ? Тэгээд бид нийлүүлэгчдэд хандсан л да. Манай гар утсанд ашигладаг хэсгүүдийг үйлдвэрлэдэг компаниудад хандсан гэсэн үг. Ашиглаж буй тантал хаанаас ирдгийг мэдэж чадах уу гэж тэднээс асуусан юм л да. Түүхий эдийг хаанаас ирдгийг мэднэ гэдэг маш төвөгтэй. Энийг бид ойлгосон л доо. Түүхийд хаанаас ирж байгааг тодорхойлох механизм байдгүй шүү дээ.
шашиг байдгүй шүү дээ. Ямар нэгэн тодорхой металлыг яг ямар уурхайгаас ирж буйг металлын эх орныг мэдэх эсвэл хянах боломж байдгүй. Хэрвээ бидэнд ийм шаардлага тавьбал энэ шаардлагыг нийлүүлэлтийн сүлжээгээр хангагдаж буйг хэрхэн биелүүлэх вэ? Механизмууд хэрэгтэй байгаа ба эдгээрийг боловсруулах дээр бид ажиллаж байна. Бид энэ дээр ажиллаж байгаа л да. Хариуцлагатай нийлүүлэлтийн сүлжээ гэдгээ баталгаатай хэлхийг батлах шийдвэр олдно гэж найдаж байгаа. Цусд ашигт малтмалуудын тухай Nokia 10 жил мэдэж байгаа юм байна. 3 сар тутам шинэ загвар гаргаж Конгод хүртэл тэдгээрээ борлуулдаг. Тэгсэн хэрнээ тэдний ашигладаг ашигт малтмал хаанаас ирж байгааг мэдэхгүй гэж хэлэх юм. Миний утсан дах ашигт малтмалын эх орныг тодорхойлох боломжгүй гэх юм. Гэхдээ бүх зүйлийн эх орныг тогтоож болдог. Ширхэг ус эсвэл шүлцсний туслаараа хүнийг хүртэл тодорхойлж болдог шүү дээ. Ганновер, Герман. Би байгалийн баялаг болон геологийн шинжлэх ухааны холбооны институт дээр ирээд байна. Сайн байна уу? Би доктор Франк Мельчертэй уулзах цаг авсан юм л да. Доктор Франк Мельчер. Доктор Мельчер, тантай уулзахаар хүн гэрж. За ноёнтой. Ороод ир. Сайн уу? Намайг Франк гэдэг. Намайг ч бас танилцахад таатай байна. Саймон докторант оюутан юм. Тоглог дээр ажиллаж байгаа юм л да. Тэр тоглоом чулууны хурууныхыг авах тэр асуудал дээр ажиллаж байгаа. Харин Торстен манай Колтны тухай өргөн мэдлэгтэй. Колтон дээр судалгаа хийж байсан юм л да. Дээжид жижиг нүхэлгээ хийгээд дээжийг 2-3 цаг орчим скайнерд нь Массын бүтцийг шинжилгээнд оруулна. Энэ нь ашигт малтмалын хурууныхээ болдох юм. Харин энэ дээж бол бизиг гэдэг нь маш тодорхой байна. Энэ раундынх, энэ брундынх, энэ огандынх. Энэ бизигийнх, энэ валикалагийнх. Цагаан хэсэгт нь ашигт малтмал байхгүй гэсэн үг шүү дээ. Шинжилгээнд оруулж байгаа ширхэг дээжс бүрээс бид ашигт малтмал хизээ үүссэн цагийг тодорхойлдог. Геологийн насыг тодорхойлдог. Тэгээд за энэ түүхий даржсан Конго улсаас иржээ. Энэ бол Мозамбикаас иржээ гэж хэлэх боломжтой болдго юм л та. Учир нь бид эдгээр ашигт малтмалын насыг мэддэг юм. Тэр машины учир нь энд л байдаг юм шүү дээ. Техникийн хувьд тэгвэл түүхий эдийн эх орныг тодорхойлох боломж байдаг юм байна. Хайлуулахаас өмнө тэдний эх орныг тодорхойлох ёстой гэсэн үг. Nokia материал авдаг металлын хайш болон эд ангийг Малайзад үйлдвэрлэдэг.